Сайн байцгаана уу? Өнөөдөр бид 3 минутын дотор аюулгүй маржин гэж юу болохыг ойлгох болно. Энэ нь зах зээлийн хэлбэлцэлд таны хөрөнгийг хамгаалдаг. Өөрөөр хэлбэл автомашины аюулгүй нэртэй адил ажилладаг. Үндсэн санаа нь маш энгийн. Зах зээл дүн буурсан үед худалдан авах нь сайн тохиролцоо, мөн энэ логик нь хувьцаанд ч адилхан хэрэглэгдэнэ. Аюулгүй маржин гэж юу вэ? Төсөөлтөө нэг хувьцааны үнэнд $100. Гэхдээ одоо зах зээлд $80 худалдаалагдаж байна. Энэ нь танд 20% аюулгүй маржин өгч байна гэсэн үг бөгөөд та 20% хөнгөлөлттэй худалдан авч байгаа юм. Энэ үнийн зөрүү таны эрсдлийн хамгаалалт болдог. Хэрхэн хөрөнгийн үн цэнийг тооцоолох вэ? Дараах 3 практик арга байдаг. Хөнгөлсөн мөнгөний урсгал нэг компани эх 5 жилийн хугацаанд $516 сая олно гэж төсөөлж үзье. Хэрв энэ нь 1 сая хувьцаа дээр хуваагдвал хувьцааны ширхгийн үн $516 болно. Харин хувьцааны үн зөвхөн $3 байгаа бол аюулгүй маржин нь 41.8% байж болно. Хэрв тухайн салбарын дундаж PE харьцаа нь 15 дахин байхад компанийн PE зөвхөн 10 дахин байгаа бол энэ нь тухайн хувьцаа доогуур үнэлэгдсэн байж магадгүйг харуулна. Цэвэр хөрөнгийн үнэлгээний арга хэрв зах зээлийн үнэ нь хувьцааны нэгжийн түүхий хөрөнгийн үнээс доогуур байгаа бол жишээ нь $6 үнэтэй хувьцаа $5 худалдаалагдаж байвал энэ нь аюулгүй маржин байж болох юм. Яагаад аюулгүй маржин чухал вэ? Эрсдэл тэсвэртэй байдал сайжирна. Хэрв хувьцааны тооцоолсон үн $100 бол $80 аюулгүй маржин худалдан авсан нь $100 худалдан авснаас илүү ашигтай. Хэрв хоёр хувьцаа 20%-аар буурвал аюулгүй маржин худалдан авсан нь бага алдагдaltaй байх болно. Илүү их ашиг хэрв үн $80-аас $100 буцаад өсвөл та зөвхөн үнийн өсөлтөөс ашиг олохгүй, мөн аюулгүй маржинаас үлсэн хамгаалалтаас ч ашиг олох болно. Үнэлгээний алдаанаас хамгаалах хэрв та бодит үнийг буруу үнэлсэн бол жишээ нь $100 гэж төсөөлж байхад хөрөнгийн тооцоолол нь $90 байвал $80 аюулгүй маржин худалдан авсан нь ашигтай байх магадлалтай бөгөөд $100 худалдан авсан нь алдагдaltaд хүргэж болно. Практик арилжааны стратегиуд худалдан авах цаг, эрсдэл багтаа арилжаа хийдэг хөрөнгө оруулагчид аюулгүй маржин 40% эсвэл түүнээс дээш байхаар хүлээх хэрэгтэй. Жишээ нь $100 тооцооллын үн бүхий хувьцааг $68 худалдан авах, харин эрсдэл даах хөрөнгө оруулагчид 20% орж болох юм. Жишээ нь $88 худалдан авах. Зах зээлийн бууралтын үед аюулгүй маржиныг нэмэгдүүлж, өсөлтийн үед зохих ёсоор бууруулна. Гол арга барилууд компаниудын үнэлгээг тогтмол шинжлэх, автомат стоп лосс тохируулах, тооцоолсон үнийн 30%-аар буурсны дараа гарч болно. Мөн хөрөнгө оруулалтаа 3 эсвэл түүнээс олон хувьцаа дээр тархах. Аюулгүй маржинтай холбоотой 3 дүрмийг анхаараарай. Хямд худалдаж авах нь хамгийн чухал, үнэлгээг тооцох нь үндэс суурь, төвчээр бол түлхүүр юм. Эдгээрийг эзэмшүүл зах зээлийн хэлбэлцэл доктортой байж чадна.